Дэлхийд инх тайван ноёрхох үед Мөнхлийн хаан гарч ирэн бүхий л зүйлийг устгаж бүх зүйлийг эхнээс нь дахин эхлүүлдэг гэдэг домог бий. Харин манай анимын гол дүр тэр домогт гардаг Мөнхлийн хаан гэгч нь болоод өөр ертөнцид дахин төрөх болно. Гэхдээ манай залуу домог ёсоор бүхнийг устгаж бүхнийг дахин эхлүүлэх болов уу? За юу вэ? Өнөөдөр та нарт Мөнхлийн соёл иргэншлэр дэлхийг эзлэх гэдэг анимийнхаа 4 болон 5 дахь ангийг ярих болно. Хэрв өмнөх ангиудаа үзээгүй бол үзчихэд ороод ирээрэй. Өмнөх ангийг товчхон дөрдвөл манай гол дүр Такуми харахун элбүүдийг Майнагура гих улстай хүлээн авч мөн дөлөөр оршуулагч Соверина гихч гигантэн харахун төв хараалт ойд гамшигын зөн мэдрэгдлээ хэмээн зөгнөл айлдан хоёр ариун хүлэгт баатар болон хөлсний цэргүүдийн хамт судалгаа хийлгэхээр явуулаад дууссан. Харин одоо би цааш юу болсон тухай ярив. Харахун төв хараалт ой руу буюу одоо нааша ирж байгаа нөгөө нөхдүүд явсаар л Бэлдэр ариун хаан тулс Хурариагийн хойд зүгт хот болон досгод руу дайрч их хэмжээний хохирол учруулж байгаа мангасыг устгахаар өндөр мөнгөн шагнал амлаж дийлэнх хөлсний цэргүүдийг гигантэн аваад явчихсан ийм үед харахун ойг судлахад ийм олон хөлсний цэргүүдийг яаж цуглуулж чадсан юм болоо хэмээн гайхширна. Энэ хөлсний цэргүүдийн удирдагч бололтой арай бусдаас хил амтай Барго гэдэг нөхөр тийм ээ том мөнгөн шагнал амлсан байсан л да. Үнэхээр алдаж болохооргүй их мөнгө. Гэхдээ тэр гарч ирсэн мангасуудыг шулам удирдах байгаа гэсэн цуу яриа сонсогдсон. Шуламтай тулалдаж байгаад өвчхүүл мөнгө хичнээн олоод яах юм гэсэн амьдралтай үнэхээр үнэн зүйл хэлдэг. Гэхдээ үнэхээр тийм шүү. Тийшээ их мөнгө олъё гэд очтол шулам гарч ирээд алчихвал юу мөнгө амь насгүй болоод дуусч байгаа биз дээ. За ер нь бол замдаа нэг иймэрхүү ховж базаал явж байгаад нэг досхон ч юм уу нэг газар буудлахаар болж тэр газрынхаа уушин газарт орж ирээд хойд зүгийн Умин самун гээд сүүлийн үед гарч ирж байгаа зэрлэг мангасууд бүгд шуламнаас болсон гэж дахиад ховж базах гэтэл Бэлдэр наад хажин сөрөг энергитэй зүйлээ ийм гой үед битгий яриад бай уур амьсгал эвдлээ гэж зогсоодог. Гэхдээ хил амтай аминдаа их хайртай Барго гихч харахын төв хараалт ойд яг юу байгаа гэж бүхэл бүтэн 2-2 ариун хүлэгт баатрийг судалгаа хийлгэн гээд явуулт байдаг билээ. Маш хачирхалтай юм. Арай хойд нутагтай адил шуламтай холбоотой хэрэг биш үсттэй. Тийм бол бид нар үүнээс цааш явж чадахгүй гэж сэжиглэхэд Бэлдэр юу гэж дээ? Октоос тийм юм байхгүй. Ямар ч аюулгүй. Зүгээр муугар бодъё л доо. Үнэхээр аюултай юм болбол тэр үед зогтчиход л болно. Тиймээс битгий санаа зов. Тэглээч би ер нь гадарлаж байгаа уу? Хараалт ойд харахун элбүүд нуугдаж байгаа болохоор дээдсүүд тэд нарыг ямар нэгэн хэрэг төвөг тарьчихвээ гэсэндээ л санаа нь зовоод бид нарыг зохицуулаад иргээд явуулсан байх уу гэж Баргогийн санааг амраадаг. Баргоч тийм шүү. Харахун элбүүд чинь хараал аллах хийхдээ үнэхээр гаргууд болохоор зүгээр орхичих юм бол ёстой болохгүй. Хажуугаас Ронис ч гэсэн санал нийлж тийм хүмүүс нуугдаад хүчээ зузаатгавал хизээ нэг өдөр тэд нар биднэр лөө сэлмээ далайх болно гэдэг. Мөн Бэлдрийг ямар нэгэн аюултай юм болбол зогтно гэдэг чинь ёс ухагдхууны хувьд байж боломгүй зүйл. Бурхны хамгаалагчд болох бид тийм зүйлийг бодож болохгүй. Харин ч амиа золиослоод тулалдах нь чухал гэж сүржигндэг. Хараад байх нэ Ронис нэлийн зарчимч хуйлал бол хууль гэдэг хүн бололтой. Харин Бэлдэр Барго шиг жоохон амиа ботсон хулчгар гихэнч хайшийн аюултай зүйл гарч ирвэл түр ухраад бусдтай мэдэгдээд 100% ялах магадaltaй зүйлийг хийхийг оролддог. Жоохон амьдралын ухаантай хүн шиг санагдлаа. Өөрөө ч хэлж байгаа юм л да. Ронест чи өөрөө гэр бүлтэй. Бид нар бүгд гэр бүлтэй. Амиа золиослох биш. Амьд үлдэх нь чухал. Тиймээс ойлгосон биз? Гэж анхааруулад одоо ийм гоё үед лекц уншаад ямар хөгшин өвөнөр байгаа биш дээ. За залуусаа маргааш харахын төв рүү очино. Хамтлаа уугаад аваарай гэж байх энэ хайгуур нөгөө талд баахан хүний махны модноос ургасан хүний махны жимсийг амар ихийг нэг газар бөөгнөрүүлээд овоолцсон нэг ёслол маягийн зүйл хийх гээд Такута зогсож байна. За тэгээд шидийн хүчээ шингээгээд нөгөө хүний махны жимсийг чинь шавж болгоод хувирчихна.
Үүнийг хараад Мортор хаантан минь шинэ амьд биет бүтээсэн юм уу гэж гайхширч бишрэнэ. Атууч зүгээр суусангүй. Харцгаав уу? Энэ бол бид бүгдийн хаан Ира Такута самагийн хүч чадал, хааны хүч чадал ингээд дуусчихгүй шүү. Та нарын үнэнч байдал аз жаргал хааныг улам илүү хүчтэй болгоно. Бүгдээр хаантандаа үрд мөнх үнэнч байна шүү гэж илтгэл тавина. Харанхуй элбүүд тийм ээ гэж биширцгэн. Үүний дараа Такута Ату хоёр амжилттай болсон нь ашгүй дээ. Нөөц цуглуулад шидийн хүч шингээгээл болчихно гэж бодсонгүй шүү. За ямар ч энэ удаагийн ёслолоор нэгж биетийг бүтээж чадна гэдгийг олж мэдлээ. Дахиад хэсэгтээ шидийн хүч цуглуулах хэрэгтэй. Жохон л хүлээчихвэл баатар дуудаж чадах нь гэж байдаг. Ату манай хүнээс ямар баатар дуудах бодолтой байна гэж асуухад Такута бүхий л шавж нарын хатан хаан Исраг дуудд юм уу гэж бодож байна. Бүхий л шавж нарын хатан хаан Исра бол Майнагурагийн бахархал болсон шавж төрлийн баатар. Түүнд шавж төрлийн нэгж биетийг хүчрхэгжүүлэх онцгой чадвар байдаг. Тэр чадвар байвал урт хөлт шавж нар шууд гол цэргийг хүч болно. Дээр нь бяцхан шавж нэгж биетийг төрүүлж ажиллах хүч бий болгох чадварч гэсэн түүнд бий. Дотоодын асуудал болон дайн гэд бүгд нь өндөр үзүүлэлтийг гаргадаг Исра бол одоогийн бидний хамгийн хэрэгтэй байгаа баатар гэж хариулна. Атууч сонголтыг нь цаашааж санал нийлдэг. Ер нь тэгээд Исрагаас бусад баатруудын зан ааш нь дэлхийг эзэгнэх дуртай, умэн самуунд дуртай, аллага, дайн, алан хятан гэд ёстой л авах юмгүй асуудалтай гарууд байдаг за. Хамгийн гол нь одоогоор улс байгуулах, дотоодын асуудлаа шийдвэрлэх гээд юун дайн хийх мантай байгаа ийм үед болохоор бусдаасаа арай эрүүл саруул ухаантайгаар нь Исраг сонгожээ. Гэхдээ бусад баатруудыг хизээч дуудахгүй гэсэн үг биш. Хизээ нэгэн цагт бол дуудана гэж байгаамаа. Энд ийм яриа өрнөж байх хоорондоо нөгөө нааша ирж байгаа нөхдүүд уулын авраг биетэнтэй таарад балраад байж байдаг. Гэхдээ аргагүй л дээд ариун баатар Бэлтэр ийм газар цаг үрээд яах вэ? Та нар битгий оролцоорой. Би гялс зохицуулчихъя гэж байдаг. Бэлтэр бурхан минь хорон мууг устгах хүч хайрлаач хэмээн залбирч сэлмэндээ бурханы хүчийг шингээн амар том модон лантууг госоор нь юуж болоогүй мэт хуваачтیں۔ Рониас бурханы хүчийг олж авсан ариун баатрын биеийн чадамж нь хорон мууг дийлэх хэмжээнд асар ихээр нэмэгддэг. Дээд ариун баатар бол бүр жилүү доод төвшний луутай тэнцэхээр хүчтэй болдог гэж дуулсан. Ганц уулын үлэмж биетэн юу ч болохгүй хэмээдэг. Үнэхээр түүний хэлснээр Бэлтэр үлэмж биетэнг бол цаас зүсч байгаа мэтэл цавчин устгана. За харин энд ийм юм болж байхад нөгөө талд Такута хамбургер Ату ногооны салаад идэж байдаг. Такута ордон барих материал нь бэлэн болчихсон гэж байдаг. Манай хэд үнэхээр хурдтай ажиллаж байна шүү. Нэрээ харанхуй ойн ойролцоо байдаг. Улсын талаар арга хэмжээ авахгүй бол болохгүй нэ. Курориа болон эльф нарын улсыг бодвол төвийг сахисан шинжтэй улс бололтой байсан. Хажууханд ойрхон байдаг учраас бид нарыг хамгийн түрүүнд тэднэр л анзаарах магадлал өндөр. Төвийг сахисан учраас хилцэр хийж чадах байх хэмээн ярьж байтал ойн ойролцоо зэвсгэлсэн бүлэг хүмүүс ойруу чиглээд ирж байгааг Такута анзаарна. Такута одоогоор нүдэнд тусмааргүй байгаа болохоор аль болох эвэр буцаагаад явуулахыг оролдоорой. Бүр үнэхээр тэгж чадахгүй бол юу хийх ёстойгоо чи мэдэж байгаа гэд Атуг нөгөө нөхдүүдийг зохицуулаад иргээд явуулдаг. Ату нөгөө хэдэд өөрийгөө дөрвөж зогтсон харанхуй эльф гэж танилцуулна. Бэлтэр бид энэ ойд зоригтой ирсэн. Ойроо орж болно биз дээ гэж асуухад Ату болохгүй гин. Бэлтэр болохгүй гэж хэлүүлээд тийм үү гэд буцаад явчихаж болохооргүй чухал зүйлийг шалгахаар ирсэн юм гэж хариулахад Ату ахын дүүс минь айж имэх болно. Өршөөл инэрл үзүүлээч гэж гойно. Бэлтэр үнэхээр зөрүүд юм аа. Ойд ямар нэгэн зүйл байгаа мó гэж гайхан асуухад Ату юу ч байхгүй. Та нар яагаад ийм бүүдгэр харанхуй ойг тэгтлээ их сонирхоод байгаа юм гэж зөрүүлээд асууна. Бэлтэр шууд бид нар энэ нутагт хорон муу байгаа гэх бурхны зөгнөлийг даган ирсэн юм. Тэрийг шалахгүйгээр буцаж явж яасан ч чадахгүй гэж бурхны зөгнөл болох улсын нууц байх ёстой маш чухал мэдээллийг юу ч болоогүй мэт зүгээр хэлчихдэг за Атуд. Рониас Бэлтрийг энэ үйлдэл чинь улсаас урвахтай адил зүйл. Энэ талаар буцаж очиод мэдэгдэх болно гэж уурлана.
Яриаг сонссон Атугийн дуу өндөрсөж өршөөгөөр энэ нутагт ариун баатрын санаа зовоохоор зүйл нэг ширхэгч байхгүй хүлцэнгүй байж буццгаано гэж анхааруулдаг. Рониас түрүүнийх муу ярийн хүч байла. Энэ охин харанхуй эльф яг муу юм уу? Бурханы зөгнөл зүв байсан. Энэ ойд ямар нэгэн зүйл байна. Батлахгүй бол болохгүй гэж дотроо бодно. Биэл дээр хорон муу байхгүй байх нэ гэж хэлдэг мөртлөө хорон муу бид нар болон ард иргэдэд аюул учруулах уу гэж нууцтай асуухад Ату ямар ч хор нөлөө учруулахгүй эсэргээр айх ёстой хүмүүс нь бид нар л байна гинэ. Биэл дээр над үгээ бурханд андгаалж чадах уу хэмээхэд Ату өөрийн бурханд андгаалж байна хэмээн амлана. Хариуг сонсоод Биэл дээр бусдаа буццгаая. Судалгааны үр дүн хорон муу байгаагүй асуудал байхгүй гэд ухрах тушаал өгөхөд Рониас гинэтхэн тесэрч дээд ариун баатар болох Бэлтрийг ажил үргээ орхисон гэж үзэж удирдах эрхийг хурааж байна. Одооноос би удирдах болно. Одоо шууд ой руу орж судалгаа хийх болно гэж тушааж дотроо хагарч нөхцөл байдлыг оронгоор нь эргүүлнэ. Ядаж байхад нөгөө хөлсний цэргүүдийн толгойлогч Баргог Рониас хөлсөлсөн байж таарад Баргоч Рониасын үгэнд аргагүй эрхэнд орохоор болно. Биэл дээр ямар нэгэн зүйлийг анзаарчаад нэг зүйлээс имээгээд байх шиг бол битгий гэж зөндөө хэлдэг боловч үгийн үг гэж сонсож байгаа нэг ч хүн байхгүй. Тэгэд бүр Рониас садаа болсон гээд Атуг баривчил гэсэн тушаал өгнө. Атуч бүтэлгүйтчлээ. Одоо ивэр яриад нэмэргүй гээд чинхэн тамыг ихлүүлнэ. Өөхөө нөгөө том юм яриад байсан Рониас ч хамгийн ихэнд ухаан алдчихсан саял нэг юм сэрж байна. Тэгээд сэртэл дийлэнх хөлсний цэргүүд алагдчихсан газраар нийл цус нүүж болцсон Бээл дээр шулам гэд орилж байх аимшигтэй нөхцөл байдал огтно. Атуч хорон үгтэй юм а. Харта хайгаад байсан хорон муучин гараад ирлээ шүү гээл үгээр хатгаад үнэн хорон. Бээл дээр хөөй та нар ангаагаа зогсоод байлгүй хурдхан шиг тулааны байрлалд ороо. Зевсгээ барьцгаа. Одоо хорон мууг устгах болно хэмээн үлдсэн хідэн цэргээ зоригжуулж Ату руу ном сумаар харвдаг боловч тэр нь ямар ч нэмэр болдгоо. Ату эцэстээ гэхэд энэ бүгд ямар ч удахгүй сүсэг бишрлийг баримталж хэрэггүй зүйл хайх гэж оролдсон над мунхаг амтны чинь буруу шүү гэж хатуу үнэн хэлнэ. Рониас Бээл дээрээс шулам гэж яг ямар оршихуй юм бэ гэж асуухад ийхүү хариулдаг. Чандлан нууцл гэж дээдсүүд душаасан ч гэсэн хэлснүн дээр бололтой. Шулам гэдэг нь гигантэнгийн зөгнөж дээдсүүдийн хамгийн хорон муу гэж дүгнсэн мангас хойд нутгийн үмэнч гэсэн шулмнаас болсон. Магадгүй энэ эмэгтэй тэр шулмнуудын нэг байх. Тимээс одоо өөрийгөө ямар аюултай байдалд орсон гэдгийг ойлгов гэдэг. Удаачгүй бурхан минь надад хорон мууг устгах хүч өгөөч гэх алдартай үгээ хэлээд Рониастай хамтран Бээл дээр Ату руу дайрна. Өөхөө Атугийн тэмдрүүлийг сэлмээрээ цавччихж байна шүү. Ату хорон угсаатны эсрэг илүү хүчтэй нөлөөтэй бурханы ивэл гих чинь энэ үг гэж үг хэлхийн сөхөөгүй нөгөө хоёр Атуг ямар ч тэмдрүүлгүй болгочихвол ялч чадна гэж бодсон бололтой. Албаар тэмдрүүлүүдийг нь онилж нэг нэгээр нь цавчиж унгана. Одоо Атуд хоёрхан тэмдрүүл үлдлээ. Үлдсэн хоёроор хөлсний хоёр цэргийг барьцаалан махан бамбай болгон өөрийгөө хамгаалах гэж оролддог боловч нөгөө хоёр барьцааны цэргүүдийг үл тоон цэрэгтэй нь хамт тэмдрүүлийг нь цавчиж унгана. Тэгээд нөгөө хоёр шууд дуусгаж чадна гэсэн харцтай Ату руу дайртал Атугийн царайг нь хардаа. Яа хөөрхий дөө. Энэ хоёр өрхөнд нь орсон бололтой хөөрхий. Ату гинтийн дайралт хийж Бэлтрийн биеийг хид нүхлэж тархиных нь гавлын цоолоод алчихдیں۔ Йоо амар зэрлэг. Ату өөрт нь ганцхан тэмдрүүл үлдсэн гэж албаар итгүүлж худлаа жүжсэн бололтой. Бусдаар бол Ату хязгааргүй хэмжээнд өөрөө хүсвэл хідэн ч тэмдрүүл гаргаж чадна гин шүү. Хөөрхий Рониас бүр айгаад цонхийчихжээ. Анхнаасаа бид нараар тоглож байсан юм гэж үгээд нөгөө нэг амиа золиослоод ч хамаагүй тулалдах хэрэгтэй бла бла гэд байсан хүн чин зогтцгаа нэгэн ч болов амьд үлдээд их орондоо энэ талаар дамжуулж хэл гэж орилно. Үхэхэд тулсан чин эцэстээ гэхэд өөрийнхөө жинхэнэ айш заныг гаргалаа да. Гэхдээ яах вэ? Нөгөө хідээ зугтаалахаар өөрөө цаг хожихоор үлдэнэ. Цаг хожихоор Ату руу сэлмээ далайтал Ату зөрүүлээд яг адилхан бурханы ивэлээр хүчирхжүүлсэн ариун сэлмийн урлаг ашиглан довтлохоог нь хаана. Рониас бүр гайхаад зочирдоод хэлэх үггүй болно. Ату тэнд хэвтэж байгаа залуугаас булаагаад авчихсан юм.
Тийм ээ, чиний сая бодсон чинь зөв. Олон жилийн сэлмийн туршлагыг нь бэлдэж сайжруулсан ур чадварыг нь гээд бүгдийг нь тэрнийг алсан тэр үед булаагаад авчихсан. Энэ гайхалтай хурц байдал хараад байх нэ. Ариун хүлэгт Баатар Бээлтэр хүчрхэг дайчин гихтгэд тохирсон нэгэн байсан бололтой. Гэхдээ тэр чамаас болж үхсэн л дээ. Оо, ихнэрийг чин Марша, охиныг чин Мина гэдэг байх нэ гэхэд Рониас арай тэрийг хүртэл гэж гацна. Гэхдээ үнэхээр арай шүү. Ганц чадвар гэлтгүү. Бүр дурсамж ой санамжийг нь хүртэлгээд юу ч орхихгүй бүгдийг нь авна гэдэг. Ёо, Атуж ястай амар чадвартай юм а. Рониас байж боломгүй юм. Чадвар, дурсамж, алуулах юм бол бүх зүйлээ алдна. Алах тусам илүү хүчтэй болдог ийм мангас энэ ертөнцид байна гэж юу хэмээн зөвхөрч байхад нь дээрэс нь Ату Бээлтрийн дурсамжнаас нь зөвхөж Рониасыг улам илүү зовоно. Рониас гэхдээ би чамайг саатуулж байх хооронд хөлсний цэргүүд зүгтааж чадсан гэж хэлэх энэ үед хойд талд нь ойрлож хашгирч байгаа чимээ сонсогдно. Ату харахун элбүүдэд нэгч хүнийг битгий зүгтаалга гэд душаачихсан юм гэж хэлдэг. Ату ер нь энэ аимшигт там руу нөхдийгөө дүлхэн унагсан Рониасыг албаар хамгийн сүүлд нь амьд үлдээж тамлан зовоож алах санаатай байсан бололтой. Сүүлчийн залуу Рониаст чамайг ариун хүлэгт Баатар Бээлтрийн үгэнд орсон байсан ирээдүйг төсөөлөл дөө. Чи 9 минут гэртээ харьж хайртай гэр бүлтэйгээ дахин уулзах байсан. Игэл жирийн өдөр хоногудаас тайвширлыг мэдэрч бурханд талархлын залбирлаа өргөж байх байсан байлгүй. Нөгөө талаар бийч гэсэн амар амгалан байх байсан. Ой мод амар амгалан хിവэрэ. Тэрийг үрд мөнх үргэлжлээсэ гэж залбиранга нойрсох байсан байх. Харин одоо чиний сонгосон ирээдүйн талаар ярив. Яг одоо чи үхэн. Тэгээд гэр бүлчинч гэсэн үхэн. Би хайж олоод ална. Зовоон тарчлаач алаад өгөөч гэж гуйдлан зовоож байгаад алах болно. Тэгээд та нарын энд ирэх замдаа дайрч өнгөрсөн хот тосгодын иргэдийг ч бас ална. Алах шалтгаан байхгүй ч гэсэн зүгээр л далимд нь ална. Тэд нарыг яагаад гэж асуух тэр үед чиний тэнийг үйлдэлээс болсон гэдгийг хэлчихэд дараа нь ална. Хэдэн зуун хүнийгч, хэдэн мянган хүнийгч, хэдэн 10,000 хүн болж өссөн ч гэсэн нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь ална. Энэ бол чиний сонгосон сонголт гэж Атуд тарчлаан зовоолгуулж бусдаас хамгийн аимшигтай үглээр өгдөг юм да. Нүд ирмэх зуурл бүгд өгчлээ шүү. Багхан дүгнэж харуул Атуг ямар аимшигтай оршихуу гэдгийг Бээлтэр бусдаас хамгийн түрүүнд анзаараад даалгаврыг цуцалж ухрах тушаал өгтөөлөө. Хуйлал бол хууль гэдэг хэд зарчимж хорон муу гарч ирвэл амиа золиослох хэрэгтэй гэсэн номлолд гүн итгэсэн Рониас ариун Баатрийн яс ухтхуунаас зүрсэн үйлдэл хийж байгаа Бээлтрийг дэвшиж чадлаггүй ийм аимшигтай байдал руу түлхсэн гэж ойлгож болох юм. Хэрв Рониас үгэнд нь ороод буцаад явчихсан бол аль талтай ашигтай инх тайван төгсөх байсан байх шүү те. Энэ талаар санал бодлоо комент бичиж үлдээгээрэй. Зя Ату дээр зогтох гэж оролцсон хөлсний цэргүүдийг нэгийг ч үлдээлгүй бүгдийг нь алчглаа хэмээн хурж ирнэ. Атуч сайн ажиллаа хэмээн цаашааж цогцос цэвэрлэх ажлыг даатгалаа шүү гэж тушаачгаад явах гэтэл нөгөө саяны хүний эхнэр хүүхэд хот тосгод гээд бүгдийг нь ална гэсэндээ тэрнийг үнэхээр хийх юм уу гэж асуухад Ату болилтоо юу гэж л хийх вдэ? Би чин инх тайванг эрхэмлэгч шүү дээ. Сая зүгээр худлаагаас дарамтлсан юм гэж авдгийн. Ату хаантанд яаралтай мэддэхгүй болохгүй зүйл байна хэмээгээд Такуто руу очиж нөгөө чухал юм хэлнэ. Шулмын талаар хэлсэн бололтой. Такуто шулм гэдэг хорон оршихуй тоглоомонд байдаггүй гэж хэлэхэд Ату ингэж дүгнэнэ. Энэ ертөнц тоглоом дээрхээс өөр ертөнц бололтой. Нэг ёсондоо тоглоомны ертөнц биш. Тоглоомны зарим хэсэг нь үйлчлэж байгаа ч гэсэн бүтцэн шаал өөр зүйл гэж бодож цаашдаа хөдөлсөн нь дээр байх. Мөн тоглоомноос өөр учраас ялсан дайсныхаа чадварыг тодорхой магадaltaгаар буцааж авах гэдэг миний тоглоом дээрх чадвар ялсан дайсныхаа тодорхой хэмжээний дурсамжийг буцааж авдаг гэдэг зүйлээр нэмэгдэж өөрчлөгдсөн байсан. Гэхдээ энэ чадвар бидний хувьд үнэхээр том зэвсэг болно. Хойд мужаас болоод Хурорьягийн хүч суларсан ийм үед ийм зүйл болсон нь үнэхээр аз боллоо. Хэсэгтээ амар тайван байж чадах байх. Мөн сая нэгийг ч үлдээлгүй алчсан учраас нөгөө талаас ямар нэгэн арга хэмжээ бол авах байх гэхэд
Такуто тэднэрт бидний мэдээлэл юу ч байхгүй учир болгоомжтой хөдлөх байхаа. Тэрнээс илүү санаа зовоож байгаа зүйл нь хойд мужийн уймэ самууныг үүсгэсэн шулам. Шуламны талаар ямар нэгэн мэдээлэл байна уу гэхэд Ату тамшаагч шулам Ирак кино хэмээн дуудагддаг шулам байдаг бололтой гэж хариулахад үзэгдэл шулам руу солигдож амьдрал гэдэг эцсийн эцэст зүгээр л цаг нөхцөх зүйл. Зя миний шүтэн бишрэгч нар минь дараагийн хотоо сөнөөхөөр явцгаая гэж байдаг. Бодвол хүмүүсийг амьд үхтэл болгож өдөрддөг галзуу шулан бололтой. Нөгөө талд Такуто үүнийг сонсоод богино хугацаанд армийн хэмжээнд хохирол учруулахаар мангас энэ ертөнцид байна гэдэг тэр ч гэсэн бид хоёр шиг энэ ертөнцид ирсэн байж магадгүй юм те. Ямартай ч нэг ядаргаатай нөхөр байгаа бололтой гэж байдаг. Ату тэр бид нартай адил хорон оршихуй байх холбоо тогтоох гэж үзэх үү гэж асуухад Такуто хорон оршихуйнаар бид нар хоорондоо ойлголцож угийн чадна гэж байхгүй. Шаал дими хэрэггүй. Эн чин алс холын хойд нутгийн асуудал шүү дээ. Ямартай ч эхний ээлжид шидийн хүчээ цуглуулж байгаад шинэ баатрийг дуудаж авчрахыг чухалчлаа. Мөн бас харанхуй ойтой ойролцоо байдаг улстай хилцээр хийж аль болох холбоотон улс болохыг бодъё гэж байх энэ үед үзэгдэл гинэт солигдож зэрлэгүүдийг шид ашиглан устгаж байх нэгэн үхэр яг юу болоод байна араас гарч ирээд дуусахгүй нэ залуусаа сандарч твдгээ бойл хурдхан шиг зэвсгээ бэр тэгээд бас нэмэлт хүч дуудаад ир химэн нэлийн хэцүү байдалд байгаа харагдана. Бодвол Такутогийн сая дүрдсэн дундыг барьсан улс зэрлэгүүдийн дайралтанд өртөж байгаа бололтой. Зя энэ хүрээд part 3 маань дуусч байна. Дараагийн хэсэг дээр миний бодлоор зэрлэгүүдийн дайралтад өртөж байгаа энэ нөхдүүдэд Такуто тусалж итгэлийг нь олоод холбоотон болж магадгүй юм шиг санагдлаа. Гэхдээ энэ ердөө миний таамаг цаашаага юу ч болж магадгүй. Яг л би Ronnie's Peter-ийг Атууд алуулна гэж бодоагүйтэй адил. Харин та нар юу гэж бодож байна? Комент үлдээгээрэй. Энэ хүртэл надтай хамт байсанд маш их баярлалаа. Лайк болон subscribe дараад хүлээж байгаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.